За. Уянда. Юу хэрэгтэй юм шүү? Юу? Эхлэл интро юу? Эхэлдэг үг хэрэгтэй юм шүү. Тэний ингээл эхэлдэг үг хэлцгээе гэж хэлчихэл та. Эхэлдэг үг байна. Юу гэж хэлэх вэ? Мэдхгүй юм да. Юулгууд эс аваад иш шал юм шүү. За лаан дээртээ суцгаагаарай. Типс. За наша гэдэг хэлээ. За мааха наашаарай гэдэг. Тэ. Окей. За 2 1 мааха наашаарай. За. За ямар ч тийм өргөн бүү те. Эвгүй байна. Анхны бидгээс. За. What's up? За зүгээр өөрсдөө танилцуулаад эхэлчихээ дөө. Тэмээд. Што бодсон юм аа. Ихэнд за. Наа гайкан гэдэг. Нас өдөр бол тэгээд ер нь бол талиж байгаа уу гэж. Наг бомбай гэдэг. Энэ болохоор хожоо жоохон аялагтай. Бомбай гэдэг аялагаас санаа аваад тэгээ бас нэг бомбай гэдгээс санаа аваад тэгээд бомбай болгосон байгаа. Гоё нэр шүү бас. Бомбай. Тэр наач амар нэг юм гоё юм нэг юу ах нэр панда шиг сайн. Yes. Нэг тийм юу ах нэр гэдэг штэ гоё. Харахад жиг боин те. Тиймэрхүү хүмүүсийг санагдаад байна. Яасан таргалцсан гэсэн чинь боин. Yes. Тиймэрхүү хүмүүс санагдаад. Би том болохоор тийм хүн болно гэж боддог үү. Тийм болчихвол амар муухай хаа тий. Юм болохоор. Яг хоо. Тэр залуудаа ядаж тийм нэр зүй гэж бодсон юм байна. Тэр зүгээр өөрсдөө нэрийг хэлээ яах юм гэж хэсэгтэй бодсон юм уу? Угаас энэ нэрээр цаашдаач байх аа. Яа. За юу вэ? Амьдрал уус жоохон чам байна. Өө хит хоногоос эрт тослоо. Тэгээс хамыг ус жоохон яалаа штэ. Нэг өдрөөс тамлсан штэ те. Жоохон тиймэрхүү л байна. Гэтэ гайгүй. Бас одоо нэг юм бодвол бас нэг үе бодвол юмнууд давчаад байна. Одоо маргааш өглөөс нэг эрт тосчвал тийгээл хонгой болох гэдэг юм да. Тэгтээс Монгол ахт нэг яадаг гэсэн болохоор аав ээж байдаг. Юм санаа зовхгүй. Өглөө ирт тосно гэж бодохгүй. Унтахад өглөө шаардлагатай бол ээж зэрэг гэж боддог гэсэн юм. Тэгэхгүй би бас Монгол яг үнд юуж боддгүйсэн. Энд ч ирээл. Хэд бол сонсож байгаа хүмүүст хэлэхэд л өтөрөл өөр газар амьдэрдэг байгаа. Сурдаг байгаа. Тийм харь оронд. Тийм жоохон хүний нутагт. Амар өрөвдүүлээ. Хэцүү байна. Тонч үсээ юу? Тэснэ шотаны тэгэрээ. Шот дасаа бичээ. Шот дасаа бичээ. Одоогор дансч байхгүй. Одоогор энэ чинь ирээд идэ шиг үл яваад. Гэтэ бараг жил болж. Харин тийм бараг жил болох гэж байна зүгээр. Тэснээс одоо хүртэл жоохоос идэ шиг. Ямар ч өдөө подкаст хийж явах тийм. Тиймээ. Гэтэ яа битээр ингээд ерөөдөө алсар удаамадс юм. Амар олон хоног сонсон юм а. Зүгээр битээр ингээд нэг орой бас нэг найз маань идэг. Тэгээ бид гурав нэг орой ус цогтой хонж агаад сонирхлынхаа дагуугаар сонирхлынхаа юм хийж хонсон юм а. Тэгээд тэгж байгаа ярьсан гуруулаа хий гэж хаад. Тэгээд тэгсэн манай нөгөө найз маань жоохон ичсэн л шиг байлээ. Тэгээд одоогоор эхлүүл ядаж битээр гоо ингээд эхлүүлээ юм а хийчий гэж бодоод эхлүүлж байгаа. Тэгээд ерөөдөө л битээр бол амар сонирхол нийлдэг. Ерөөдөө бол амар их сонирхдаг юм ихтэй ирнэ. Тэгээ тэрэн дээрээ ч гэсэн амар нийлдэг болохоор тэгээ бас хоёулаа ч гэсэн хамаагүй хий гэж бодоод эхэлчихэд байж байгаа. Тийм. Тэгтээ яг үнийг хэлэхэд бас тий хийц хоёр гай биш шүү. Тийм. Энэ янз янзын юм сонирхдаг юм дөө. Тэгтээ яг зүгээр би бол Монголд ахтаа л асар ол юм гэдэгсэн заяа. Би бүжгэлдэг байлаа. Зураг зурдаг байлаа. Би ярьдэн штэ хувцсан дээр ингээд тийм кастом хийдэг. Мен чин тэрийг зардаг гэсэн аахгүй. Олны бишээ зардаг. Тэгээ нааг ингээд тиймэрхүү юм хийдэг гэдгийг мэддэг хүмүүс зөвхөн над дээр ирдэг. Ийм юм байна. Энийг ингээд өчрөх гингот би тэрнийг нь хайжлаа зурхын зураад оёхын оёод ингэ өчтдөг. Яг одоо Монголд идэг гэрт чад үзвэл миний өрөөд дотор битүү юм хувцсны өөдсөн үү. Тэг ер нь бол цаахтай шиг гэр болгохтай амар гоё. Цаа чин тэгээд одоо л ингээд дайк чи ерөөд бол ганцаараа байгаа шүү. Йоо, ганцаараа айл одоо нөгөө айлыг хүүхдахгүй юу. Уулын ихчтэй тэгтээ их чинь ингээд тастаараа явцсан. Тэгээ ганцаараа яадаг. Би нэг 100 битээр бас нэг уулзаад нэг сонирхлын галлаараас нэг жоохон боолох гад. Тэгээд
яг очиж исэн би. Тэгээ очиж байхад гэрийн нагдал амар гоё исэн. Монголд ч нэг монстр бол тийм амар олон төрөл байдгүй шүү дээ. Мань хүн бол бүгдийг нууцсан. Бүгдийг нуугаад лааз ингээ өөрөө тавьцсан. Үнэхээр бас би болохоор ингээд дүү хөнөр ихтэй байхгүй. Тэгээ дүүнэр ихтэй болохоор жоох хэцүү. Би ч тэгээ хувийн орон зайг арга мэдчих чам. Би бол яасан ч өрөөтэй болох юм бол хөгд өрөө болоод дэгөөт нь олон хүн хандтай байдаг болохоор тийм. Гэхдээ яг бас өөрөөр бас гой тогтчулж лээсэн л да. Би ч өөрөө пүүзэн сонирхолтой болохоор пүүзэн яг анх орж үзэхэд бол ингээ баахан киноны постернууд ингээ дэлгэцсэн байсан. Тэгээ би ингээ ихнээс нарал энэ ямар кино яана даа. Гэтэ таа чи би зөндөө очиж ирсэн юм аа. Тийм шүү дээ. Нөгөө нэг урлагийн үзлэг тий, урлагийн үзлэг гэж бүжиг бэлтгэх гэж орж байгаа. Сонирхолтой битээр бол бүр 10 жилийн найзууд байгаа. 10 жилээсээ ганц хоёр сонирхлуудаа хоорондоо мэдлэлж авч ийсэн. Гэхдээ яг бас бүр амарч ингэж бүр амар нухад сууж бол үзег юм аа. Тэгтэл бас нэг суул удаа суучдаг байсан юм аа. Тэг ерөнхийдөө яг нэг ярих юм нь болоод те нэг завсарлаа цаг маг цонхтой ч юм уу. Би тамир тасалдаг ч юм уу. Уг нь битээрэл би тамир таслах хэмжээний биш байгаа. Тэг аргагүй хувцсанараа үлдээдэг ч юм уу. Өглөө хичээлээсээ хоцордог ч юм уу. Тиймэрхүү үе дээр ярьдаг байсан юм аа. Тэгэл ерөөдөө би нэг мэдлцэж байгаа л. Тэгээ одоо л ерөөдөө яг ингээд өөр газар ирсэн. Тэнгүүд яг амьдралын шаардлагаар ч юм уу. Хамтдаа бас нэг хэд хоног амьдарч байна. Би бас нэлээд хит онцлоо тий. Хамтдаа яг амьдраад эхэлж байгаа. Тэгвэл би болдог бол зүгээр цаашаа жоох яг энэ газар жоох холдоод амьдрмаар л. Яа энэ газар тэгтээ амьдрч болохгүй биш болдог. Үнэхээр бүр тэгтээ бүгд энэ ч байдаг Монгол хүмүүс л үнэхээр галзуу. Бүгд амар сайн хүмүүс идэх хөхгүй. Гэтэ яг тухайн улсын иргэд нь жоохон чанга. Мяа. Тий, жоохон мяа. Надад л ерөөс таалагддаг. Тий, тэр нь жоох хэцүү. Тэрнээс олж асуудал л дээ. Тэгээд хамгийн гол нь танил хэрэгтэй энэ чи амьдрахад таньдаг хүн хэрэгтэй. Тийм хөнгөн биш. Тэ ажил төрөл хийхэд ч тэр. Тийм болохоор ерөөдөө битээр жоохон бас сэдвээ ерөөдөө эхлэхээ өмнө жоохон ярилцж байгаад энэний талаар хийвэл бас зүгээр юм болоо гэж бодоод тэгээ эхэлсэн байна. Тийм ер нь бол гадаадд байгаа ямар байгаа вэ? Тэр орн чинь ямар байгаа вэ? Хэр байдаг вэ? Яг бусад оронд байдаг. Маа найзууч гэсэн байгаа л да. Тий. Хятад сурдаг найз байна. Германд байдаг найз байна. Сая сүлд хин чин юу явцсан юм аа. Бас Европын нэг орн руу явцсан. Тэгээд ер нь л ингээд яг тиймэрхүү найзууд байгаа ч гэсэн яг ингээд яг ийм гэж хэлж мэдэхгүй. Яг бол би өөрөө өөр оронд ингээд байгаа учраас бусдуудын өмнөөс ярьж байгаа юм биш. Зүгээр энчээ 90 жил болох гэж байгаа нь хагас жил болсон ч юм уу. Тийм хагас жил болсон ийм дөнгөж ерөөдөө тэгтээ хилцэн зүгээр юм шүү. Ямар ч хаанагаал хэлчих тий. Тийм одоо яг ингээд Солонгост байгаа байхгүй. Тийм. Солонгост ярьж. Нэг юм байла гэх. Та нар тэгээ сонсчоод бас жоохон бити юм бүл идэрээ. Хэцүү байгаа болохоор л ярьсан шүү дээ. Стим ч амар хэцүү бүгд л адилхан амьдарч болдсон шүү дээ гэж бодож иж болно. Тийм. Гэтэ амьдралчаас яг хүн болгонд яг адилхан байдгүй юм чам. Тийм болохоор бас тэгээ ойлгох хэрэгтэй. Ойлгохгүй шүү дээ яах вэ? Гэтэ яг бүр тийм амар хэцүү байгаа биш л. Тийм зүгээр л байгаа. Гэтэ яг угаасаа анх удаа аавчсаа холдож байгаа анх удаа ганцаараа амьдарч байгаа мануст бол ингээд ихэндээ яа хэлгэж байгаа байхгүй. Тэг би бол баг ээж аваас хоол нөх юм бол за өсрэл 2 сар 103 сар хүүхдтэй байхдаа шүү дээ. Хүүхдний 103 сар хөдөө явдаг лээс гэсэн. Тэр хөдөө ч ихтэй жаргал шүү дээ. Тэр чи баг жаргах гэж явж байгаа тийм. Ерөөдөө бол тэр чинь 103 сар байна. Яг 103 сар бол бас биш тий. Хичээл чи ингээ амарна тэгээ бас ингээ хэд хоног явна тэгснэ хөдөө явангуудаа нэг удахгүй ч нэг сар гарна ч юм уу болчоо буцаад ирээл нөгөө нэг хүн төрхөнд ордог штэ. Тий. Тийм болохоор бас жоохон удаах цагаар би бол ингээл амар удцсан юм шиг санагдчихж байгаа зүгээр нэрээ. Яг жил болж байна. Гэтэ амар удцсан юм шиг жил гарan 2 3 жил болчихсон юм санагдал. Миний одоо аавчсаа хамгийн гол удаан байж үзсэн үе гэж тэ хизээ юм бэ. За байж. Яг гүн нэг хэлэхэд бол би тэгж ганцаар бодож үзээгүй. Аавч хоёр хаяада зундаа ингээ хөдөө явна штэ. Аялж маялаад. Тэр үед нь л би нэг хаяад нэг сүүлийн 2 жил явахгүй гэж үлдчихсэн. Энэ үлсэндээ гэж дуурайгүй шүү гайс. Сонсогдоогүй ч магадгүй сая амар гиз дуурлаа. Энэ нөгөө нэг амар сандраад жоох ус их уугаад байна. Тэгээ тэр маань хотоодонд орж явах шиг байна гэдэг. Тийм тэгээ аавч хэрэг хөдөө явна штэ. Тэр үед нь яад гэсэн аахгүй.
гэртээ 7 хоног л үлдэн заяа ихтэй. Тэгээд 7 хоног үлдэн. Тэгэхээс яг тэрэг оруулахгүй бол би нэг бүр багада цусланд явчихсан. Би нэг цусланд яваад нэг 14 хоног байна уу? Байжсэн тийм чинь. Гэхдээ тэр бүр ийлхэн юм. Лалала. Сүултээ яаж байгаа вэ? Наран цохиулаад хордлого аваад хамгийн байхгүй болоод лүд шүү бас. аав ирж аваад хамгийн гол нь штэ тэр зослон дээр хийцгүйсэн зөө. Огт юу ч хийхгүй байж байгаад яг ийм гоё хол ингээд автобустаа яваад юм хүм үзэж хардынх нь өмнөх өдөр миний бие модад гэртээ ирж байгаа байхгүй юу. Тэгээ буцаж гэртээ ирээд би бүр замд аав юм шинд бөөлчүүд. Тэгээд яах вэ? Тэгээ яах вэ? Тийм л байдлаар би одоо хол байж үзсэн юм байна. Тэгэхээс ч одоо эн чи ирээд авах удаа ингэж би бол бүр цуслан явж үзсэн. Цуслан бас сонирхтгүй байсан юм аа. Би чинь өөрөө хөдөөний амьдралтай амар дуртай. Тэгээд ер нь л 100 бол хөдөө явахыг хичээдэг гэсэн. Тэгээд сүүл болцсон байжгаад ямар ч тач эн чи ирсэн чинь тэрийгээс амар санаж байна. Харин тийм зүгээр хөдөө санагдаж байна. Айрг уумаар санагдаж байна. Хийж болох юм байна. Юу вэ бүгдийг хийнэ. Зүгээр л мөр уумаар байна тий. Амар гэсэн. Тэгээ би сая чинь нэг явахгүй явгаалцсан шүү дээ. Буцчаад ирд юм уу гэж санаад. Тэгээ яг явах чагаад болцсон маа нэг юмнаас болоод хувийн асуудал. Тэгээд яг тэгэл би найзтай хэлсэн. Манайгаа очих юм бол бүгд гоё морь унаа шүү. Тэгсэн чи юу яриад байгаа өөр гоё михгүй юм. Юу вэ на морьчл дөр гал. Тэгчихсэн. Та нар мэдхгүй байх. Хамгийн гоё нь морь шүү гэдэг. Бид нар ч тэгээ өөрсдөө ч Улаанбаатарт байгаа тэгээ амьдарч байгаа хэрнээл морь зөр сонирхдгүй юм байлээ шүү дээ. Тэгэд ингээ бүр холдоод явсан чинь бүр амар сонирхдаг болт юм уу дуртай ч болт юм. Би ч өөр ордны морь ундаг ус болохоор угаасаа л морин тавьд болохоор жоо тэр мэрийгээ санаж байна. Тэгээ бас хамгийн санаж байгаа л угаасаа л гэрвэл байгаа хэ тий. Бас гэрвэлгээд амар санаж байна. Тэгээд найзуудаа бас их санаж байна. Тийм ерөөхдөө л тэгээ ир хүмүүсийн хувьд бол ерөөхдөө л найз гэдэг хүмүүс ч юм бол ер нь бол тэгэл хоёр төлөвгүй шүү дээ. Амар эрэгтэй хүмүүс л нөхөрлөл гэдгийг бол баг гэр бүлээс илүү тавихаар үздэг болохоор тэрийг тэгээ их санаж байна. Аргачгүй дээ одоо найз гэр бүл гэж авч үзэхгүй бол тэр ч одоо бүх нууц нь мэдчихэж шүү дээ. Тийм хорно. Би тийм санаагүй л хийсэн л дээ. Бас хамаг нууцаа хүмүүс татгацсан байр гэдэг чи аюу шүү. Тий. Тэмээ энтхийн амьдралч бол ирээд. За ингэж гоё асуулт ээ. За анх ирээд шүү дээ. Хамгийн их таалагдсан заяа 3 зүйл. Хамгийн новшиг санагдсан 3 зүйл хэрэг. Би бол зүгээр ийм юу байсан юм аа. Асар цэвэрхэн юм байна гэж ах бодож байсан. Зүгээр онгоцны бодол дээр буугаал ингээд хамгийн хүчтэй үлсэн бүр амар цэвэрхэн байсан байхгүй юу. Гэт гараал ингээд хүмүүс тамхи татж байгаа мөрчлөө тамхины якурк нь бараг газар буугаад алга болоод байгаа юм аа. Эшин тэр газар нь өөрөөс хорж аваад байгаа юм. Ингээд гайхаж байгаа байхгүй юу. Ямар гой цэвэрхэн юм бэ гэж зүлгээд угаагаад ит юм шиг. Тэгээд хоёр дахь нь болохоор би зүгээр өөрийнхөө иржсэн сургуулаа хараад өө ямар гой сургуульд ирж вэ гэж бодож байсан. Ийм олон багнууд байгаа шүү дээ. Тэр багнууд ингээд толцсон юм. Гоё л доо. Нөгөө нэг мангасууд их сургуулийн сургууль шиг харагдав. Тэгэхгүй гаднаасаа надад бол би яг тэрний хажуугаар ингээд дөнгөж автобустай ингээд орж ирж байхдаа өөх за амар гоё газар ичлээ дээ гэж бодсон юм үндэ. За яг тэр яг үндэ чигийн чайчаа. Тэгээд гурав дахь нь юу байх юм болоо. Гурав дахь нь надад хувцлалтууд юм болоо юм гоё. Монголд хизээч орж ир зарахгүй байгаа Венсийн пүүз жишээ нь байдаг гэх юм уу? Яа. Тийм тий. Энэ жоо авар юмуд ихтэй. Adidas орхож тэр, Vans орхож тэр яг юм Монголд яг хөө тэр загвар нь байгаа ч өнгө нь байхгүй ч юм уу тий. Яг тийм юм уу. Одоо наадмар чи яг мань яг Монголд хөдөлөө би ч одоо Adidas Nike өмсдөг байхгүй юу? Тэгэнгүүт тэдэртэйс дуртай. Тэгэнгүүт яг Монголын ингээд Adidas-ыг Nike орох юм бол яг нэг хэв явуулсан. Тэгээ яг бүгдийг олон хэлсэн. Нэг өнгийн цавцыг ингээд амар олон хэлсэн зарах гэдэг. Тэр нь жоохон яасан чинь яг энчээрээ орсон чинь ингээд сонголт өргөнтэй. Бүр ингээд нүдэн дээр ирээлжлээ байгаа юм чинь. Төрөл бүр өнгө сайзараа байж. Энэ биш үгээ барих яг бариу үзлэр өөр байж байгаа. Тэгээд галзуу гэх юм. Яг жинхэнэ өөрийнхөө хөлн таарсныг олж авч байгаа наа. Тэгтээ яг тийм том дэлгүр анх орж үзэл за энэ ч бол хувцлалт бол гоё юм байна да. Энэ чинээс хувцлалт аргагүй л гадаад яваа шопинг хийдэг хүмүүсийг ойлгож эхэлж байгаа байхгүй энэ чинээс чинь. Тэгээд таалагдаагүй гурван. За чи ихлэ таалагдж байгаа гурван болчих. За миний чинь ирээ таалагдсан зүйл бол би бол яг
ирээд зүр замнд нь амар дуурайсан. Орны зам юм. Тэгээ мань чи яг ирээд мань чи шөнийн нислэгээр ирчихсэн. Тэгээ шөнийн нислэгээр ирээд яасан ч маа найз тосоод тэгээд дэвтэр явах гэсэн чи автобусаа цаг үеийг болчоод мань чи автобусыг тэнгүүтээ тийчээс нөгөө хүмтэй тохироод явах болсон хэрэг. Тэгээ яг тэгээ явж байгаа замд явсан чи одоо энэ чис ерөөдөө сөөвлөөс энэ ч хүртэлчээс хөөрхөн хол зайтай шүү дээ. Яг хэдэн километр мэдэхгүй байна л да. Тэгэхэд бол машинаар ингээл зүгээр 110 марвтай тавхиал тэгэл зүгээр давхсараа ямар ч тийм төвчрээ ямар ч тийм асуудалгүй юм орж ирж ийсэн хэрэг. Тэр нь өө тэгтээ надад хамгийн сайн санагдсан юм. Би Солонгост ирээл зам дээр гараад төвчирч ирсэн шүү. Би бүр асруудаа төвчирсэн шүү. Нэг юм нөхөн гарсны доор. Тийм. Асал мослолсон. Хөрхөнд зогсохгүй заяа ууг нэг яваалгаа. Тэгтээ тэр асар урт яваад байгаа байхгүй ингээд. Амар хоол газар юм ч угаасаа. Тэг ингээл яваалгаа мөртлөө ингээл би бүр ингээд сүулдээ унтаж мунтах гад дөнгөж гадаад ирцэг унтмааргүй ингээд цаас нойр өрөхгүй байхгүй юм. Анх удаа ийм өөр оронд ирж үзэж байгаа. Анх удаа ийм өөр яг уу богсон хоёр талынхаа хөрш рүү бол явж үзсэн л тээ. Тэгэхээр яг ингээд бүр яг онгоц орны сайд би анх удаа онгоцор нисэж байгаа байхгүй нааш хэрэгтэй. Айдлаа. Тэгэл ингээл явхад бас яар гоё юм бэ? Яа шал өөр амьсгал гэж юм эсвэл тэгтээ анх ирэхэд шууд амьсгалахгүй юм санагдсан. Тийм. Маний чи ирэхэд бүр бороотой байсан юм аа. Тэгэл яг үзий ядсан юу хамгийн гоё санагдсан нь болохоор бороотой байгаад гарч ирэхэд сэрүүхэн байсан юм аа. Тэгээд ийм амар даарах болов гэж байна. Би ч Монголоос төрчих амар хүүтэнд ирсэн. Тэгээд нэг өглөөр ирчихсэн болохоор Монголд чи амар зузаан хувцастай явж ирсэн аа. Би чи энэ чон дээр пүүзээс олж өмсөж байгаа байхгүй готлаа. Тэгээд пүүзтэйг нааш ирчихсэн. Тэгээд пүүзтэйгээ ирээд ингээд бууга даарахгүй байгаа гэсэн. Тэр ингээд дулаахан. Тэр чи амар гоё. Тэр нь бас гоё шүү. Тэгээд Солонгосын иргэд бол дулаах нь гоё юм бэлээ. Зам нь гоё юм бэлээ. Тэгээд бас нэг гоё аавчтай нүүлжлэхний байгууллагын харьцаанууд байгаа байсан. Та яах юм бэ? Та юугаа асуух вэ? Яах вэ? Ийх вэ гэдэг тэд нар амар усгүй юм бэл. Энэ хаашаач орсон мэдлэг тий. Би нэг саяхан Монгол руу ярьсан юм аа. Нэг банк руу. Тэгээ Монгол руу банкар ингээ ярьсан чи зүгээр. Ихчэл зүгээр амар хэлээ. Би бол айсаа. Байна уу гэ би ингээ бараг минут гараад байна уу? Тэгээс жоохон чагнажаа. Цаана ингээл компьютер чих наалдаг гэл юм хийгээл чаас. Ийм хийж байгаа заагүй за яах вэ гэж ойлгож байгаа. Тэгэл хэлсэн байна уу гэсэн. Байна уу гэдэг тэгэхээр би байна гэдгсэн чи. За яасан бол юу болсон бол заавар дэлчирээ. За тэгээд хамгийн амар нь би ингээд тэр чи регистрийн дугаараа би бүр асар олон хэлсэн зөө. Мэн чин 7 удаа регистрийн дугаараа хэлж байгаа байхгүй юу. Тэг ингээд бүр ингээд тийм амар ихлэ хурдан баг хэлсэн л дээ яхаа. Тэр өнөө 3 удаа тэгээд 3-аас шиг 4 5 дахь яг хэлтүүд дээр аюу зөөл хэлсэн байхгүй. Тэгээ удаа тэгсэн чинь 97-г яг үг гэдэг юм бэ. Гişээд тэгээ би бүр хүү гэж бодсон байхгүй. Яг тий энэ чи ирээд дасцсан байгаа шүү дээ. Нөгөө юм үгнээс суугаад дасцсан байхад яг тийм хүм орж ирсэн чи нэр амар хүн тустай мөлий. Жоо хэцүү ч юм. Уурлаад хамхтай. Гэ бодоод тэр найз өхний ааш шиг ч юм уу. Одоо энэ ч бол тэгж байгаа шүү дээ. За нэг хэлээ сонсоогүй ингээд дахиад асуучлаа 3 дахьаас уушлаарай гэж байгаа дахиж асуухгүй. Тий уушлаарай шууд уурлаад юу гэдэг юм бэ чи. Харин тий би бол тэгэл би бүр гайхсан. Яана гэж бодсон. Тэгээд ярих уу хийх юм байхгүй. Би ингээ юм болсон маа ингэсэн маа гэл. Тэгээ бантаа чимэг болчихлээ. За таалагддаг юм. Таалагддаг юм уу? Үнэр байсан. Яалгаагүй. Бүр амар хэцээсэн. Би ч тэгээд Монголд ч тэр чинь үнэрлэн гэдэг бол жоохон ховор штэ. Тийм. Ерөнхийдөө бол тэгэл салхитай жавартай болохоор үнэрлэх юм ховор байт юм шиг санагдахгүй. Тэнгүүд яг энэ чинь цэвэр агарт очсон юм үнэртэхгүйсэн болох тий. Энд чи ирээл яг би ингээд найзтайгаа яг нэг таксиор явсан гэж байна штэ. Бас тэр чинь ингээд анхны мэдрэмж туу. Харин тийм. Ингээл ирээ одоо л тасцсан штэ. Тоохчгүй тий. Тэгээ би ингээд найзтайгаа ирээ буугаад таксиас буугаад гэрт ингээд манай найз ингэ байгаа байхгүй. Тэгээ гэрлөө орохгүй ингээд явж байгаад нэг годон жоох ингээ холхон бууцсан юм аа зайнаас нь. Тэгээ яаж ачлаа энэ жоох зайнаас нь холхон буучаад. Тэгээ алхчихсан чаа. Бүр төлөөр өмөрч байгаа байхгүй. Бүр төлөөр. Энчээс нэг юм өөр өнөр ингээ баруун амарлаа. Нөгөө талаас нэг зүүн нь орж ирж байгаа тэгээ бүр зүгээр ингээ байж идэг. Бүр тэр нь амарч өгцөөс. Тэгээд би асуусах юу энэ ч өтөө Сланг сити яа амир сонь өнөртэй юм бэ гэдгсэн чи. Маа нэ. Үгүй начаанда хогноос л болт юм шиг лээ. Асуурхаа өмөрөө дээсэн. Тэгээд ерөөдөө нэг тэр хурц өнөр байл гэхдээ жолонгос баг. Дараагийн болохоор яг гэхдээ тэр солонгостой хамгаалтын үгүй мэдэхгүй юм заяа. Сургуульд орлоо. Яа.
Тэгээ хичээлдээ орлоо. Хичээлдээ ороод суусан. Би анхныхаа завсарлагын шууд 0 ордог. Ороод хаалга нэгэл бүр ёо амар өнөрвөл гэж чадсан юм. 0 уу. Тий. Тэр андаа зүгээр ингээд тэр бол ингээд нөгөө олон улсын хүмүүсийн үнэр юм уу хайш юм мэдгүй. Ерөнхийдөө л нэг жоох хэцүүсэн. Нөгөө Вьетнам сурагч ихтэй манай сургаал. Тэгэнгүүт тэр нь ч юм болоо гэж бодох. Яг ч тэгтээ ингээд Вьетнам хүмүүсийн хажууд яг хажууд нь байгаад бол өнөртгөө нэг 0 орохоор гэж бодож. Класс мөрөөс шүү дээ. Би чинь бүр ихэндээ ингээд амьсгаагаа төгжиж бийдэж гардаг. Одоо ч дасаа одоо байхгүй. Тэнтэг уусан нэгцээ байх. Тэгээд за хоёрт гэх юм бол таалагддаг өмнөд нь бол нэг юу гэмдэ нэг хувь хүмүүсийн харилцаа нь жоох хэцүү гэх юм уу. Тэр нь бол жоох таалагддаг. Амар одоо ингээд гудам нэг залуу ингээд явж байгаа тэр нэг Монгол залуу заяа. Явж илаа гэж бодоход тэр хүн ингээд нэг хог Герман санд унаахын бол нэг солонгос ирсэн. Энийг аав. Бүр ингээд шууд ирлэгдэг. Тэр нь жоох хэцүү. Юм шиг санагддаг маа. Гэтэ би эднэрийг бол гэхдээ ингээд амар муухай штэ гэж боддог байхгүй. Гэхдээ бас чаас ингээд наана тэгээд байгаа юм цаанаа бас жоохон хайртай ч юм болов уу гэж бас бодоод байгаа. За. Гэтэ яг энийг бол би яг бас тийм бас таалагддаг зүйл хэлэхэд бас хэцүү юм шиг санагдаад байна. Гэтэ бол ерөөхдөө бол тэр нь жоох хэцүүсэн. Бас яг хүн чинь ингээд ирээл яг гэтэ хамгийн түрүү нөгөө хүн адгийн наацхан нөгөө нэг гудамж зөрж байгаа хүн ямар хөдөлгөөн, ямар үйлдэл, ямар юм ярьж ин гэдгийг мэдчихээс тэр чинээс ингээд нэг шин юу авч байгаа шүү дээ. Юм юу одоо харах өнцөг. Тэгээ харахад бол юм жоохон юм харьцааны соёл жоохон таарав. Гэтэ тэр нь бол залуучууд бол тийм биш мөлий. Тэгэл ерөнхийдөө бол яг солонгос хөвчлөг их хин тий хөгшин хүмүүс л юм шиг байлээ гэж би бол бодож илээ. Ялангуяа надад бол өвөө өндөр тий ихтэй хүмүүстэй бүр амар. Тэгвэр ингээд би нэг ингээд хөдөөрөө ингээд нэг юм болоо явсан маа. Тэгээд би тэрчээс ингээд автобус суух гэж байжсэн чинь буудлын ард орсон гэж өшөө зогсож байдаг. Сая зүгээр нэг пиано чам нэг JS юу орох гал гарах хооронд тэр нэг өвгөн зүгээр яг годамжинд бүр орилж байгаа байхгүй. Амар орилж байгаа мөртлөө ингээд өмдөө тэлцсэн ингээд шигээ зогсож байдаг ш. Яг үндэ одоо Монгол бүр үнэхээр гэр орол дундуур явахгүй бол тийм харагдахгүй тий. Тий харагдахгүй тий. Хотын зүгээр арай штэ шээж байгаа юм бас олдохгүй л үү. Ховор баха. Ер нь байхгүй баха. Харин тийм. Бэли шээ гитэр өмс чинь монголчууд ядч буудлын арч хийхгүй л хэвгүй. Хизээж хоолны зоогийн газрын гууд яг үүдэнд нь шийхгүй л хэвгүй. Эднээс гэхдээ би эднийг амар юм гоё хүмүүс амар соёлтой амар гоё хүмүүс гэдэг гэж бодсон чинь мэдэхгүй бодлаа. Жоох хэцүү. Гэхдээ тэр нь л яг залуучууд нь л үнхээр гоё соёлтой. Соёлтой. Тэг хэлнэ. Би соёлтой гэж хэлэхгүй. Амар гоё соёлтой зөв хүнтэй харьцдаг юм шиг. Хүнтэй харьцдаг гоё. Гэхдээ соёлтой гэдэг юу хөгшин хүмүүс бол жоох хэцүү санагдсан. Ман ч бүр анх ирээд хөглсөн шүү дээ. Гэж. Майонез надад санал хийжлээ метрон дотроо суусан чаа. Анда энэ ягаан өнгөр бичсэн энийг чи унш та гэж би уншсан чи тэр нэг англиар бичсэн байгаа шүү дээ. Тэг ингээд жирэмсөө суух судлалсан юм билээ. Тэгээд мен ч маргааш хичээлд явж байгаа юм. Маргааш хичээлд явахдаа тэр санал дээр хичээл суудсан. Ой би бас нэг юм хэлэхгүй. Би бас анх удаа метрон сууж үзэж байгаа байхгүй ирээд. Тийшээ нэг ах их руугаа явж байгаа. Сөүлийн тийшээ таньдаг юм лөө. Метрон цуугаал явсан чинь яг нөгөө нэг хөгшин хүмүүсээс судлаад дээ шүү дээ. 3 би тэрийг нь мэдхгүй. Өөний болонгийн сунтал тэр л угаасаа суул гоё идэг гэж шууд тийшээ очиж суухгүй захсан суу. Ядан гоё тийч хойно юм жижигхэн цогтой очиж сохор нь ингээ зам хараа явах гээд. Тэгээд очоод ороо суваа. Амар ороод ингээд суугаал ингээд тийч 2 цаг 30 минут явж байгаа байхгүй тэр метронд 2 цаг 30 минутын турш тийчээс хүмүүс доошоор уцаа оролдонго над руу ингээд байж иж байгаа л хараад исэн. За би ингээд солонгосчууд угаасаа ингэж амар хүнлээ арт юм бах та гэдэг ингээд дотроо бодцоо аргагүй юм байлээ л дээ. Наа энэ өдөө. Тий. Менежер яа өгшөм өсөрч сууж өгөө. Тэг би ингээд сууцлаа мэдхгүй ингээд уцаа ховжсан. Шин суулаа амар гоё барьтай л байгаа шүү дээ. Би шинэ орчин шинэ бүхэн амар гоё хүсчихсэн ингээд газар ирнэ. Тэг амар уцаа ховжчихсан чаа. Нэг ах нэг өвөө юм ирдэхгүй бартаас би сан сууштай айгаал яасан болоо гэж бодоод яг солонгос их байхгүйсэн чи явах үед жоох ингэ таарав зүг агаан шатаа мэт юм чи тэгээ яасан болоог ингэ гайхаа байжсэн чи юм ирээдсэн чи хажуу талд сууж нэг имиж аваас хөөрхөн зэ мөрөн дээр ингэ зөхөр би ингэ харсан чи гараараа наашаасаа гэдэг тэгээ би ингэ яагаад ингэ домолхий суудлаа ингэ солилт ингэ харсан чи нөгөө ягаанхтай би чи оо шээ бүр амар хэцүү санагдсан би шууд тэр ингэ
Автобус байсан бол би зогсон бууя гэдэг чинь буугаас байгаа баг. Тэгээ бүгд надад харж байгаа ч юм уу. Тий. Амар л да. Тий. Авах гэхдээ яг юм соёлын шок гэдэг чинь тэр байгаа байхгүй юу? Яг бодит амьдрал дээр. Тэгээ яг ингээд анх ирээд ингээд бол би яг үндэ Монголд Aircon ажиллаж үзэж байгаагүй байхгүй. Тий үзэж байгаагүй шүү. За тэгээд тийм байна. Ерөөхдөө бол гэдэг. Би 2-ыг хийсэн 3-ыг хийсэн үү? 2-ыг хийсэн баг тий. За бэж. Зам бишээ таалагдаагүй юм гэсэн тий. Тий тэгээд нэг өнөр байсан. хүмүүс хайрцаас. Хүмүүс хайрцаа. Тэгээ таалагдаг юм энэ бол надад нэгт амар хэцүү биш юм биш үү байгаамаа. За. Зүгээр ерөнхийдөө бол энэ хүмүүс ингээд бие биендээ яагаад тийм тусч биш юм болоо л гэж жоохон бодсон байна. Тэгээ яг хөө тэр нь ингээд угаасаа ийм байдаг болохоор гэдэг ч юм уу. Тий. Одоо ингээд тий 3 би хамгийн анх Солонгост ирж байгаа шүү дээ. Тэгэхэд яг миний хамгийн анх ирээд хамгийн анх уулзч үзсэн Солонгос надад хийжэлсэн байхгүй. Хэлгүй шүү дээ бид нар чинь ингээд Google Translate-д харуулж байгаа байхгүй. Нөгөөх нь ингээд уншиж байгаа. Тэгсэн чинь бид нар яг анх удаа ингээд дотор байранд ирж байгаа хүмүүс юу ч хувцснаас өөр юу ч ирж байгаа шүү дээ. Хувцснаас өөр юу ч ирж хаад бид нар нөмрөх хүнжил байхгүйсэн байхгүй. Дэр байхгүй. Зүгээр л матрас байгаа байхгүй хоёр давхраа. Тэгээд бид нар юу нөмөрч бодох юм бэ? Ингээд хүнжил байхгүй юм тэрл байхгүй мó гэсэн чинь. За би хүнжлэг чинь доороос авчирч өгье. Тэгэхдээ түрээс хүнжил. Гингуудаа араас нь Google Translate-д уншуулсан юм. Та нар Солонгост байгаа шүү. Солонгосчууд хинээс юу ч гоохгүйгээр өөрсдөө болгоно гэдэг ийм бодолтой шүү. Та нар тэгж бодож яваарай. Та нар хүнээс юм гоох ирэх байхгүй шүү гэж аим шиг харцсан байхгүй. Яг миний анх уулзсан Солонгос тэгж хэлэхэд нь л би энэ Солонгослын байгаасаа гэж аяар дотор бодчихсон. Энэ Солонгослын сони нэгэнтэй тусч биш юм байгаасаа. Тий, нэгэндээ амар тусч биш юм бэлээ. Тэрийг зүгээр аадаг наазах нэг өвөө хүнд мөрөгцсөн явж ивэл тэр нь туслах залуу хүн бол олдохгүй юм байхгүй. Залуучууд нь гэхдээ надад таалагддаг юм. Ажилгүй. Амар ажилгүй. Ямар ч ажилгүй тэгээд яг аав ээжийнхээ мөнгийг л ашиглаал ингээл жаргаад юм амар баян амьдрал. Тэгээд яг бидний яг Викторийн яриад байгаа гол зүйл нь юм чи ингээд ирж үзээгүй хүмүүс байгаа шүү дээ. Тий. Тэг яг бүгд л баг ихний шах ирсэн байгаа л да. Ирж үзсэн байгаа. Нэгээр явж үзсэн байгаа. Тэгэхээр зүр ерөөдөө ингээд ирийг гэж төлөвлөж байгаа хүмүүс дүүнэр байгаа шүү дээ. Ах ихснэр ч гэж магадгүй. Тэгээ тэр хүмүүстэй зүгээр хэлэхэд жоохон ийм байдэн шүү л гэж ерөөдөө тайлбарлах маягаар хэлж байгаа шүү. Тэрийг ойлгоорой. Тэрийг мэдгүй юм байсан энэ тэргээ уурлаад тийм ба. Тэгээд яг юу шүү. Юу шүү гэсэн солиорч. Одоо ингээд миний таалагдахгүйсэн 3 юм байна шүү дээ. Тий. Яг нэгдүгээр бол мэдээ шууд өнөр орж ирж байгаа. Тий. Одоо ингээд ялангуяа Солонгос зуны үлрэлт тэр халууныхаа үеэр бороо орно. Бороо орох үед бүр юм бөхчөм юм ингээд нэг юм баахан юм ингээд бүрхэж авчаад байгаа мөртлөө муухай өнөртэй ингээд яваад амар эвгүй духгүй мэдрэмж төрдөг зүгээр алхаж яхад. Би л Монголд тахта нэг ч удаа шүхүр хэрглэж үзсэн. Харин тийм. Миний дөрөвдөх таалдахгүй юм бол бороо гэхдээ үнэхээр таалдахгүй. Гэхдээ амар ундын байлээ үсээ. Зүгээр шууд тугддаг. Би бол тоохгүйсэн ихлээд. Нороод нэг 2 ч явчихсан баха. Үнэхээр өтгөөстэй дундаа одоо. Тийм тэгсэн одоо ингээд бүр амар шинкээ ингээд бүр амар хэцүү болоод. Одоо байгаа гэсэн маань. Яг хүн өнөр бол мэдчих байлаа шүү дээ. Би сая сүүлдээс Монгол явчаад ирсэн шүү дээ. Тэгсэн. 10 онцод ирсэн. Тэгээд ирэхэд шууд онгоцны буудлын дээр буугаал юу вэ ийм амар новшин үнэртэй газар илүү гэж бодож байгаа байхгүй. Тэгэл буцаал нэг юм амьсгалахад муухай ингээд амьсгалахыг шүсэхгүй болж эхлэв. Яг гоо тэгэл тэр чинь хитэн цагийн дараа босоод тасчих байгаа юм л та. Тэгээд хоёр дахь нь болохоор мэдээж надад шууд залуучууд нь л орж ирж байна. Залуучууд нь бол би дургу. Үнэхээр дургу. Ямар ч ажилгүй. Хөгшчүүлэн бүр ингээд баг хүчний ажлууд хийгээд за. Хөгшчүүлэн л ийм хүнд хүчээр ажиллаж шашны ийм очиж шороо малцсан ийм тарэлэн яг тарэлэн хөгшчүүл ихвчлээ идэг л. Гэхдээ л бас ийм хүчний ажил ерөөсө залуучууд нэг. Тэгээд хамгийн арчиг нууданд залуучууд нь тэгснээр ингээд пионы ч юм тий JC-үүд л хөдөлгөж байгаа. Тэднээс давхсан ажилд хэрэгж бод. Ажил юмнуудаа л тэгээ энтхийн хүмүүс ерөөдөө нэг амар өрсөлдөө ихтэй байхгүй. 3 сая бид нар бол 3 сая гарan за одоо нэг за бараг 4 сая төгсөл байгаа. За 3.5 сая гэж ярихад бидэрт бол өрсөлдөх цөөхөн байхгүй юу. Тэнгүүд эн чинь өрсөлдөх ихтэй. Тэгээ эн чинь хүмүүс их сургуульд орохын тулд бүр ингээд асар хичээл хийдэг. Тэгээ одоо юу гэдэг чинь 10 жилээ дөнгөж төгсөж байгаа хүүхдийг бол ер нь гадуур харна гэдэг бол ховор те Солонгост бол тэд нар бол яг юу хийж байгаа гэхээр номын санд хичээл хийж байгаа, гэртээ хичээл хийж байгаа. Яг л тийм ба.
жоохон болохгүй бүтгэхгүй гадар биш магадгүй. Би ерөөсөө тийм жоохон хөвгт харж байгаа шүү. Цэцэрлэгийн хөвгт би бараг харж үзээгүй шүү дээ солонгост. Харж исэн тоотой. За нүсрээ тавлаа. Аргагүй нөгөө нэг хүүхэд цөөтэй. Хүүхэдгөө үнэхээр хүүхэд хийлээ болцсон байлээ эдний залуучууд. Тоохоо болцсон юм. Би яг аргагүй л дээ. Би юу харсан байхгүй. Ийм тэрэг түр явж байгааг харж байгаа байхгүй. Яг би ингээд нэрээ би солонгост хүүхэд харж үзээгүй юм да. Яг бодоо явцсан ч ор тэрэг түр шоог явж байгаа байхгүй. Өө. Наач би анзаарахгүй байгаа болохоос space юм байна гэж бодож байгаа байхгүй. Ингээ хүүхэд тижээжсэн хүмүүс тижээжсэн. Хүүхэд төрүүлсэн иймд хүүхэдтэй хүмүүс байсан юм байна. Би зүгээр анзаарахгүй явж байгаад одоо анзаарч байгаа юм гээд хажуугаар зүрхт харж байгаа байхгүй. Зүгээр нохоо төрсөн явж байгаа байхгүй. Харин тийм хүүхэд тэрэг дотор би бүрийг анх харчаад өө хөрхий. Би наадах чинь бас гайхаж юм. Мэдрэл мод юм шүү гэдэг. Нохоогоо бүр хувц өмсүүлээ түрээ яваад байна гээд. Нэс нохоо штий зүгээр хөлөөр нь алхуулаа штий. Харин тийм. Тэр ядраад унаад яах юм бэ? Тийм. Яг амтнд би ч гэсэн амтнд амар хайртай. Тийм, нохоо хизээч амар тэрэгэн дээр төрж явахгүй байхгүй. Тийм, хизээч би нохоогоо ингээ хөтлөл явахыг мөрөөд нүхээс тэрэгэн түрээгээ явж амар бүр амар ший. Тэгээд одоо зүгээр наацхын ингээ бодъё л тоо. Физикийн ингээ тэр хүн амтнуудын ингээ бие организмын цаанаасаа тэр бид хэрэгтэй зүйл нь алхах байхгүй. Тэднээс чинь гүүх гэж зориулагдсан. Тэр гүүхийн тул дөрвөлтэй байгаа. Тийм. Тэд нар чинь тэр чинь баг өвөл даарахын тулд өстэй болсон байгаа тий. Тийм байх чинь ингээд хувц өмсөснээ тэрэгэн дээр тэр яваа. Харин тий. Тэгэнгүүт жоохон гажууд юм санагдав. Эд хэртэл нь арай л хитэрсэн юм шиг санагддаг надад. Тий. Гэхдээ би яг ингээ гайхаад яагаад гэж юм болоо гэж бодсоо. Тэгээд юу дээ жоохон ингээд юм ингээ хараад яасан юм шисэн чам. Жоо ухсан чам. Эдгээр ингээд ганцаардд юм байна. Амар ганцаардтай хүмүүс юм байна. Ерөөс айгүй эмо хүмүүс юм байна шүү дээ. Тэгэнгүүт тэрнээс авардаг зүйл нь амтан гэж байна. Тэгэнгүүт тэднийг аим хүүхчиг болгоод бүр ингээд бүр найзууд гэр бүлийн жинхэнэ бүр ингээд гişүн болгодог юм шиг юм байлээ. Тэгээд тэрнээс нь бодонгууд заа бас тэмдээл бодож байгаа юм. Тэгэл тэр нь жоохон бас нийц бас бүр ингээд амар нийлээд байгаа юм биш зүгээр ерөөдөө л за яах вэ гэж бодох юм байлээ. Гэтэл яаж нохоотойгоо тэрнтэй хайртай байсан тэрэн дээр төрөх бол надад бас арай л тий би нэг пестер ичлээ нэг марч ийсэн маа. Нөгөө нэг жүжигчсэн нэг дэлгэр сайхан гахууд штэ. Маскын. За, маск уртагчны. Тэр амар юм ярьжсэн байхгүй юу? Тэ монголчууд нохоогоо хизээж гэртээ байлгадаг. Тийм. Ингээд гаднаас ууж чимээ авч гаднаас хүү ирж ин гэдгийг бид нар мэдчихийн тулд нохоогоо гадаана уйдаг. Гэт тэрийг яриа сонсож байсан болохоор сонсоод би тэр чийс нэрийн үнэндээ гэж бодож байсан байхгүй юу? Тэг яг нэг тиймэрхүү үүднээс үзэж харж явж исэн хүн байсан болохоор энэ чирээ тэр бол шок хийсэн шүү. Соёлын шок гэх юм уу? Бас соёлын шок шүү. Тэр соёл биш ээ. Яг энэ чи эдний хувьд соёл болсон баг. За бид нар тэднийг ойлгохгүй болохоор ингээд шокнд ороод иж магадгүй л гэж бодоод байна. Гайхсан бол амар биш шүү. Гэтэ ийм соёл гэдэг чинь заас энэ гэхдээ арай л шал дайлийн юм байлаа гэж. Тэгээд 3 дахь таалагдахгүйсэн юм надаа юу юм болов? Шууд л дотор орж байгаа бол хэлж та. Үнэ өсөлт. Үнэ өсөлт. Оо тий. Тийм. Шээ бүр наачин бүр тэгт асуудал шүү. Одоо ингээд би хамгийн миний бүр яг одоо хүртэл гайхдаг юм заяа. Яагаад өөртөө будаага тарьдаг будааны хүүхдүүд байж иж будааны хөрөн байж иж яагаад будаа нь хамгийн үнэтэй нэг юм бэ гэж би бод. Будаа амар үнэтэй шүү дээ миний хувьд бол. Бид нар чинь 5 ил гурилыг 4-өөс цугар авдаг тий. Тэг гурилан гэсэн юмтхан тий. Тий тэгснээ 5 ил будааг 28,000 воноор авдаг. 29,000 вон. Тэг хамгийн хямдчаар авдсан шүү дээ. Тий хамгийн илийг нь 21,000. Тийм. Ер нь хамгийн хямдхан. Тэг гол нь тэр будаагч нь ингээд ганцаараа идүүл нэг сар хүрнэ үхээс ш. Хоёулаа хамт амьдарч байгаа хүмүүс тэр будааг сар бол байхгүй байгаа байхгүй. Тэр бол хотлоо ш. Тэр нэг 14 хоног хөрхөө үетэйгээ байгаа байхгүй. Тэгээд энэ чинь өөрөөсөө уусаа бид нарт амар хань болж байгаа зүйл чинь будаалга амжиж. Харин тий. Хоолрох уу санагдчихж байгаа юм. Тэгэхээр өдрөө л уусаа будаатай л хоол идэнэ. Гэхгүй баг. Тэгээд гурил хайдаа үнэхээр завтай ч юм уу хичээл ном стартдаг ч юм уу нэг ажил төрлөөч гэдэг юм уу. Тиймэрхүү үед дээр яг нэг гурилаа яагаад зураад нэг бууз мууц хийж идчихэж байгаа болохоос хойшруу мөсөө те. Тэрнээс л ерөнхийдөө л хамгийн түрүүнд л будаатай хоол юу илээ гэж бодож байгаа юм чи. Одоо тэр гурилыг гэхдээ за болио л тоо гурилын амтхан бол гурилаа явгаал амьдрал та гэж бодъё л тоо. Хизээч бид нэр ингээд өдөрчин завгүй байж байгаад орой орж ирээд гэртээ утсаа орлож хөвтө хоолоо ээж идэх ганцхан цаг байх үед бол хизээч бид нэр гурилаа зуураад тэрийг амраагаал гаргаж ирээл илдээл хоол хийхгүй байхгүй юу.
Удаан дээр угсаа их агшаач ил таа гэж бодсон шүү дээ. Агшаагаар тийч нэг махуураа идчихил гэж бодсон шүү. Яг тэнгууд ингээд мангар амархан мөртлөө идэхэд таашаалтай идэг нь будаа учраас будаа үнэтэй авч байгаа таа. Зарим хүнсний бүтээгдэхүүнүүд нь гоё хямдхан л да. Тий. Яг наад зам сонгон нэг зарим нэг ганц хоёр тоотой хүнснүүд нь хит амар өсөлттэй. Тэр нь амар сонио. Алим мэлэн бүр. Йоо, тэр бүр дээ. Би ичээрээ 60,000 төгрөгөөр 3 шиг гэлэн билүү. Бараг тэгж авах гэдээсэн шүү дээ. Би бүр гайхаад юу яриад байгаа юм бэ? Би алим идэж үзээгүй ш нэрнгээсээ ичээ. Ирэг үзэг. Солонготод алим идээгүй. Би бас Джеймс гэж идэх сонирхолтой байхгүй юу? Харин тий. Гэхдээ энэ чинь хамгийн гоё юм банан л да. Банан амар хямдхан. Хямдхан юм уу? Тий, багц банан 2700 гээд. Амар хямдхан байдаг юм лээ. Тий. Би нэг алимын дараад хичээжсэн. Алим мэлэм бусд нь бол юм жоохон тийм. Юу хамгийн хямдхан л банан. Би яг өндөө одоо л апельсин мандрид үнэхээр идмээрэн заяа. Даач тэгэл харахаас хацхан заяах штэ гэдэг шиг л. Эдгээр тэгтээ бас юу л та. Өөртөө бас хэрэг мандрин зэнээр тарьдаг баха гэж санаадах юм. Юу хийж байгаа бол тэр амьдрал чамжуулж өгөх үйдэг кино байх ч тий. Тэгсэн ирнэ тэр ингээд амар тэр үнэтэй байгаад гэж байгаа юм. Дотоодын юм нь үнэтэй байгаад байгаа жоос юм. Тийм тий. Бид нар тэр үедээ энэ ч ирээд одоо ирэх гэж байгаа хүмүүс ч юм уу ирэх гэж бодож байгаа хүмүүс байвал энэ ч ирээд та нар юутай найзлах вэ? Ямар дэлгүүр юу хөвчлөө орох вэ гэх юм бол no brand гэж байгаа. Ийм арт гэдэг жоохон үнэтэй. Гэхдээ хямдхан нь хямдхан. Тэгээ ийм арт байна. За тэгэл хамгийн төгс нь бол Daiso. Йоо. Daiso. Үнэхээр чи Daiso-гаар энэ чи Daiso-гийн шампунаар өсөө байгаагаал Daiso-гийн аваар шүтээ байгаагаал. Тэгээ бүр үнэхээр гоё юм дэр шүү. Daiso-гийн тоогоо тоолоо тэгэл. Барьж байгаас авчиж Daiso шүү. Тэгжиж ирэхэд ихлэ амьдрын шүү дээ. Тэгээд амьдрын шүү. Гэхдээ яг уу яг тухайн амьдарч байгаа газартаа нэг жижигхэн март байгаа шүү дээ. Одоо манай энэ ч тэгдэйхаа март гэж байгаа шүү дээ. Яг тэр үед жижигхэн юм 8 нэрийн дэлгүүрч юм уу? Гэхдээ супермаркет хөө. Одоо монголоор 32.8 гэдэг шиг л. Гэхдээ тэр авцаанаа том дэлгүүр шүү дээ. Яг энэ ч ингээд баг тухайн газартаа ийм өөр нэртэй өөр тийм мартууд байдаг байхгүй. Тийм мартаас л юмнууд авч хэрэглүүл бас хямдхан. Тий, ер нь пионы жомод бол үнэтэй шүү. Тийм тэгээд энэ пионы жомод гэхээр нөгөө 24 цагийн дэлгүүр одоо JS 7-Eleven, CU, E-Mart тэднэр жоох үнэтэй шүү. Тийм. Гэтэ яг тэгэл яг үнэхээр өглөө юу ч идэг үлэн гараа явж байгаа үед л онигэр ил аминд орж байгаа юм. Тийм, хайн болно. Онигэрэнд нь хямдхан 1800 $, 1800, 1700 хавцаа воонлого. Тэгээ нэг их өстрэл 2100 хийцүүл. Монгол хийдэг юм бол Монголд менежер санаж байгаагаар 3500, 3800-аас ахуулаад байсан гэж санаж байна. Тэр ер нь л нэлээд үнэтэй л байгаа гэж бодож байна. Гомн бол энэ ч л гэдэг хань болно. Йоо. Чи энэ ч багц гомн 3500-аар л аавна гэх. Тий. Тийм шүү дээ. Тэгээ зүгээр тооны чам ороод гомн авахад 1800 юу? Оо, баг хамгийн үнэтэй л 1800. Тийм гэж үү? Тий, хамгийн хямдхан нь 900 воноос эхэлнэ гэж. Тэснэ хамгийн гоё нэ штэ. Нэг дээр нэмэх нэг. Тэгээ юу нэг үү 1+1 байна. Тэгээ 2+1 байна. Яа, жаргал. Яг тэднэр л амьдэрдэг байхгүй. Нэгийг аваад дахиад нэг нөгөө. Тэгээ гол нь солонгос хамгийн гоё юм нэ штэ. Одоо ингээд нэг бараа нэг дээр нэмэх нэг боллоо гэж бодсон штэ. Тэр буудаг байхгүй. Ер нь тийш үү. Үргэлж нэг дээр нэмэх нэгээр үлдчихдэг. Тэр нь амар гоё. Яг буудаг юм байлээ. Тэгээ нэг хэсэг нэг баахан ийм нөгөө нэг юу ундаанууд нь л яг ерөнхийдөө нөгөө нэг бараан зарагдах болохоор л хийдэг байх гэж бодоо та. Нөгөө нэг засварын ундаанууд гэдэг чинь одоо кола гэхэд яг үндсэн кола нь хямдраагүй ISO 1+1 болоогүй байгаа хэрнээ 0 кола нь хямдарчдаг ч юм уу. 0 кола нэг тэр нэг болчихдаг ч юм уу. Тиймэрхүү юм байлээ. Тийм. Тэгээ угаасаа хямдталтайнуудын л олж авдаг бол тийм дөө. Тийм. Тэгэл ерөнхийдөө нэг сумаар өөрсдөө ч баг тийм дээ. Нэг сумаар 2 талаа буудал гэж бодно доо. Одоо тэр нэг сүү вэ шүү дээ. Хажууд нь 2100 3000 сүүнүүд юм нөгөө шоколадтай хүзэлсэн. Тэр нэг сүү 980 бүх пиано чаддаг шүү дээ. 980 вон шүү дээ. 990 гэдэг юм бэлээ зарим нь. Тэр арай өөр брэдээс ах. Тийм болоо. Гэтэ яг л адилхан цаасан дээр. Бүгд цаасан дээр 980-гээ бичсэн. Тэгэл бүх пиано чор дандаа 980-аар л авдаг. Тасархай. Тэгэл тэр нь гэхдээ бусдаасаа бараг томдоо орохоор. Тийм. Гэтэ сүүнүүд бол ер нь хямдхан. Тийм. Гэтэ сүүнүүд нь гоё те. Өтгөн аим. Одоо юу сүүнүүд нь л гоё гэдэг шүү. Яг гэтэ яг үндсэн нөгөө нэг энгийн сүүнүүд нь энгийн сүүн бол тийм ч гоё. Яхав дээ шүү. За яхав дээ сүүл юм даа л гэмээр ихгүй. Гэтэ менежикэн сүүл сууж өссөн хүмүүстэй санагдчих магадгүй л. Тийм баг. Тэрнээс бол
яг ийм нэг амт оролцсон гүзээлзгийн амттай ингээд юуны амттай шоколадтай кофетэй гэдэг тэдгээр нь бол үнэхээр гоё гоё өглөө бол хоёр яг шууд сэргэлт авдсан шүү дээ. Тэгээ энержи байна. Энержи бол нэг тэгээ 2300 гоё тий. Тэд нар аяга хямдхан. Гэтэ энерги ундаа бити их угаарай. Донттой юм байлээ. Шууд донтчтой юм байлээ шүү. Би бол 90 донцсон. Би Монголд амар уудаг байсан ч гэсэн ирнэ. Ерөнхийдөө амар тэгж уудаг байсан юм л та Монголд. Гэтэ ер нь л уудаг зэ. Уудаг төрлийнхаа уудаг хүмүүсийн ажил уудаг төрлөө бас одоо суучлаа л та. Тэгсэн эн чи ирээд бүр донцсон зэ. Бүр өдөр болгоо уусан тийм. Өдөр болгоо уусан зэ. Тэгээд ундаа авч уудлаа гэж бодоход ерөнхийдөө тэгэл эн чинь нөгөө залуу хүмүүс баг ундаанаас юм хаш. Ирэхэр чинь би ч юу хөвчлэн усан дуртай ирнэ. Ундаа ямттай юм уух нь бас гоё л байгаа шүү дээ. Тийм болохоор ундаа авснасаа баг энерги ундаа нэг дээр нэгийг авчдаг шүү. Тэгээ амар хямдхан ундаа тийм энерги ундаа уух юм тэр нь амар гоё санагдсан байлээ. Тэгээ жоон дандтай билээ. Ер нь өдөр болгоо юм дэлгүр гарах болгонд л энерги ундаа авах юм. Тийм ээ. За тэр хямдралаач. Одоо тэр яг надад бодогцсон. Гэтэ энэ баталгаатай бол биш зэ. Зүгээр л миний бодол. Одоо ингээд дотоод үлдээсэнүүд нь жоох үнэтэй байгаа шүү дээ. Тэнгуут яагаад импорт юмнууд нь гайгүй хямдхан байгаад байгаа юм бол гэж бодож байгаа нь болохоор угаасаа одоо юм юу хөгжсөн тээврөө тийм тээвэр хөгжсөн усны тээвэртэй байна. Тэгээ онгоцоор тийм ягааны тээвэртэй. Тэгэхээр ерөөдөө газрын тээвэртэй, усны тээвэртэй бүх юм тэгчингууд тэдэр нь арай хямдхан болчтой юм байна. Тийм ялангуяа тэд чинь бусад орнуудаа хямдхан байдаг юм учраас наашаа ирээд яг хямдханаараа зарагчдаг. Тэнгууд дотоод үйлдвэрлэж байгаа юм жоохон үнэтэй байгаад идэг юм болоо. Гэтэ яг ингээд бодоод үстэр бас тийм байх ёсгүй байгаа байхгүй юу. Дотоод юм чинь яг үнэтэй чинь ингээд тээвэрлэх шаардлага байхгүй. Тийм тээвэрлэх шаардлага яг үнсэн юмнаас гараад үйлдвэрээс гараад очиж болохоор ууг нь хямдхан байх хэрэгтэй. Тэгээ миний бодлоор зүгээр яг хөө тэдрийг одоо баг савлах юм. Ерөнхийдөө манай Монгол хэсэг нь адилхан болчихсон байлээ шүү дээ. Ер нь дотоод юм найн үнэтэй. Харин тийм шүү дээ. Тэр нь жоохон бас муухай билээ. Тэр чинь дотор юм хямдруулах юм бол тэр нь яг тухайн улстай хэлээр нь гоё брэнд болж чаддаг юм. Хямдхан байх тусмаа л ер нь брэнд бол. Тийм ч үнэ. За ерөнхийдөө л тийм байна. За тэгээд дараагийн ер нь Солонгост ирүүл гэж бодож байгаа хүмүүс бол энэ улсад ерөнхийдөө л яг цаг тухайн юмыг цаг тухайд нь хийж байгаарай л гэж хэлээ да. Тэгэхгүй л бас ингээ одоо жоохон би бол жоохон асуудал үүсээ цагийн юм цагт нь хийж өгөөгүйгээс болоод. Тэгэхээр ерөнхийдөө л хичээлээ тасдахгүй ер нь хичээлдээ сайн яваад тэгээд цагийн юмаа гой цагт нь хийж байгаарай. Тийм ээ яг ингээ та нар ерөнхийдөө эн чинь ирж байгаа бол яг өөрийнхөө ихлэ зорилгыг ихлэ тодорхойлоорой тий. Эн чинь ирээд яг зүгээр сурах виз авчингуудаа ажиллая гэж бодож байгаа хүмүүс бас байгаа шүү дээ. Тэр хүмүүс ч гэсэн ерөнхийдөө бол ажиллая гэж бодож байл ажиллаа л хийгээрэй. Тэгээд хамгийн гол нь ажлаас олоорой. Зүү газраас нь олоорой. Тэгээд олцоод тэгээд тэр чинь олсон ч гэсэн ерөөд эн чинь ингээд коллежид 2 жил ч юм уу айлсвал ингээд 4 жилийн бакалавр ингээд ангууд байгаа шүү дээ. Тэгээд тэр чинь ингээд сурахтаа 7-ны 2 өдөр хичээлдэг ангууд одоо юмуд байгаа шүү дээ. Нэг ч юм айлсвал. Тэгж байгаа тэр бус өдрүүд нь дандаа ажиллана л гэж бодож ивэл тэр ажлуудаа ерөөдөө олж ийгээрэй. Тэгэхгүй энэ чинь ажил хүмүүс амар бодохдоо их байдаг гэж боддог юм. Тийм байхгүй шүү. Би цаах хэрэгтэй л гэж бодож за очил ажлыг л амжирч гэж бодож ирсэн бохгүй юу. Энд ч л ажил олно гэдэг бол үнэхээр ажлыг хий би баг сүлдө гуйж байгаа юм чи намайг ажиллуулаач гэх. Ажил олно гэж байгаа юм. Тэр нь жоох хэцүү. Монголын ганц гоё юм нь бол зүгээр үнэгээр ороод зараараа л ажилтаа шүү дээ маргааш нь. Баг тий. Тэгэхээр энэ ч л ерөөдөө ажил хавар гэдэг. Тийм тэрийг бас жоохон анхаараарай. Тэгээд дээрээс сурах гэж ирсэн бол ажил хийх гэж дайраад байх шаардлага байхгүй шүү. Чи үнэхээр сураад гоё дипломтой болоод үнэхээр гоё бундаг боловсруучсан болоод буцъя гэж бодож ивэл бити ер нь их ажил руу бити нэг шамдар. Ер нь аль болох хичээлэл нухаарай. Одоо ингээд угаасаа эргэтэй нэг тодорхой чиглэлтэй ирж байгаа шүү дээ. Яг ингээд урд чинь байгаа за энийг хийвэл миний ирээдүйд энэ хэрэгтэй гэдэг юм а эхэлж хийгээд тэр нь болсныхоо дараа нь хэрэгтэй өөртөө хэрэгтэй гэсэн юм байна. Ерөөд бол энэ нь болохоор яг юу гэж хэлэх гээд байна вэ гэхлээр шүү дээ. Одоо ажил хийгээл тэгснэ хажуугаар нь хичээл аим хийгээл ингээл хоёулыг нь боолгоод алах юм санагдаж. Тим юм гэхдээ байхгүй. Тийм болохоор ерөөдөө л ээж аав эцэг их арайч одоо дааж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүстээс яг сайн тайлбарлаж хэлээд тэг хүүнүүд ингээ хичээл хийж байгаа ийм юм болж байгаа юм чинь би ерөөд алих мөнгө авах шүү гэдгийг ерөөдөө эртгэн тэр мэрэндээ сэтгэлийн хаад маттай байгаарэ. Тэгэхгүй бол яг эн чинь ирээл ажил хийгээл хичээл хажуугаар нь хийгээд ална гэж байгаа бүр юу ч болоод Монгол буцаж байгаа хүмүүс зөндөө байгаа. Хүүхдүүд залуучууд байгаа болохоор. Тэгээд тэрэн дээр бас алдах уу гэдгийг бас анхаараасаа гэж хүсэж байна. Тэгээд цаг тухайд нь юмаа хийгээд гоё бол бас гоё юм байна. Гоё улс шүү. Ер нь амьдрахад бол таатай тийм хэцүү юм нэг байхгүй дээ тий.
гайгүй. Яг нэг хэцүү юм уусаа гэрээ санах шүү дээ. Гэрээ санах их орноо санах аав ээж. Аав ээж таа сайхан тогтмол уцаар яриад. Тий. Тэрнээс бол ер нь хэцүү ус бол биш ээ. Хэцүү юм ажил болдохгүй байдаг ч юм уу жоохон хэр мөнгөгүй болсон үедээ жоон толгоогоо шаах үйл гардаг л. Тэрнээс бол ер нь асуудал болсон гоё юм. Даа тэгээ солонгос амьдрал ч нэг тиймэрхүү дээ. Тийм тэгээд гоё. Тэгээд авах гэх ухаанаар хандна дээ. Зөв ухааны мэр явах таа ил. Тийм. Орж юм гэж бичээлээ. За энэ ч одоо хизээний бичлээсэн бэ? 5 сараа биш ээ. 3 дахь өдөр исэн юм шүү дээ. Өнөөдөр 5 дахь өдөр. 5 дахь өдөр. Тийм ээ. Яхахгүй яг хийжсэн чинь дундуур нь хүмүүс ороод ирлээ л дээ. Тэгээд жоохон техник сатал. Харин тэгчлээ. Тэгээ орж ирээд үзэр тоглоод ичээч. Тэгээ хоорондоо танилцаад. Тэгээ угаасаа солонгос тэгдэм дөө. Хэдэн монголчуудтай хоорондоо танилцж авал тэгээл тэдний хараа орж гараал хөгжилтөөл явж идэг. Тэ? Yes. За. Тэр үчи ярьжсэн юм чинь тэгсийгээл ярьжлээсэн юм да. Тэгээ солонгос амьдралын юм тийм дээ. Тэгээ битэрс яа тэгтээ шүү 2 өдрийн дараа болохоор яшаал амар эвгүй орж байгаагүй лээ те. Тий, ер нь дээ. Яах вэ ойлгоорой. Битэр нилээ ажил ажилласан. Тий, нилээ ажил амжууллаа. 2 өдрөөс тэр ямар амар завгүй явбаасаа. Хүмүүст бол зүгээр шууд ганцхан секундэд шорткат хийгээд орчлоо байх л тий. Тэгтээ энэ ч үгүй 2 хоног ямар өчигдрээс ямар урт өдөр байваа. Болж үтээлээ гэдэг шиг. Харин тий. Тэгтэл бүтцэн те. Тий, бүтсэн. Явсан хэрэг бол бүтэмжтэй л ээ. Агууд. Юу ийс ярих юм уу? Дитэмэд ер нь ярихад бараг болчих. Яас юм аа. Манай хүн чинь виз сонгуулаад. Тэгээ виз сонгуулахад баах юм ихээ. Тэгэл сургуулгаа юунаас сонголтнаас хоцорсон юм аа. Сургуулаа сонгож өгдөг байхгүй. Тэгээд тэгсэн чинь тэгээд тэр нь хоцорцоо болохоор өөрөө заавал иммиграшн дээр очиж яах хэвчтэй болоод тэгээ анх удаа ингээ очиж байгаа болохоор тэгээ мэлээж байгаа эвгүй байсан. Тэгээд анх удаа иммиграшн орж үзлээ. Ямар хуу газар вэ? Ямар зүг англиар ярьд юм бэ те. Тэр нэг англиар ярьд юм л. Англиар ярьдаг байх гэж бодсон. Солонгосчууд англиар ярьдаг байхгүй те. Өстөд 0 шүү дээ англи. Ярин ихэ таарав. Тэгсэн чинь тэд нэр тэнцээсэн тэр нэг гай. Тэр од эргэтэй юм болоо юм. Эргэтэй хаа. Эргэтэй л ах те. Амар бүр үнэхээр гоё. Бүр ингээд яг тэр шиг л дуудлагатай ярьдаг болчихсон гэж би бодсон шүү дээ. Асар цэвэрхэн ярьдаг. Тийм тэр чинь нөгөө олон хүмүүстэй харьцаж болохоор аргагүй хэлт те. Тийм л ах. Тэгээ угаасаа тийм хэлтэмнэл авчиж байгаа. Гэтэ тийм цэвэрхэн, тийм амар ангилтай ижиж. Чи тийм амар ангилтайсэн бол чи зүгээр тийм бүхийг дотор ороо суугаад тийм ажил хийх үү? Олимпиас гайхаж. Ийх баха. Яагаад энэ чи ийм ажил хийдэг юм бол? Гэж бас бодсон. Би тийм болохоор ангилтай хүн байхгүй байх гэж бодчихсон байхгүй. Англид тийм сайн англитай хүмүүс бол би ийм их газар ажиллах байх гэж боддог байхгүй. Зөв. Гэхдээ англи хэлчтэй одоо юу болчихлоо шүү дээ. Нэг тийм амар англитай үйл хөлөө олон болно гэх юм болж шүү дээ. Хүн болгоо англитай болчихлоо шүү. Харин хүн болгоно. Маа дүү одоо англиар ярьж өсөж шүү дээ. Ситэй болцсон дээ. Монголоор ярихгүй шүү дээ бацаан чаа. Тэгээ ямар ч тач 2 нэг том хурдан богино хугацаанд бас гэс амжуулчлаа. Бүтэмжтэй. Одоо нэг амьсгаа авахтаа болж байна. Тий, одоо л нэлийн амьсгаа. Одоо тэгээд энийг оруулна. Анхныхаа рекордыг тий оруулна. Тэгээд гой үзээд дэмжүүл тэгэл цаашаа бүр илүү гой юм инэ. Тэгээд би ч яг хуу ерөнхийдөө эдэдэд хийж гэж бодож байгаа. Манай хүн юугаа зурх байхаа. Би гой постэр дээр хийж. Тийм постероо зурж байгаа хаа. Гой уртлын интро хэсэг юм. Thumbnail зураал. Тэгж гоё байна. Тэгээ ямар ч нэг тиймэрхүү. Тэ хамар битээ жоон гуншаад хоолоо молож байгаа сонирн баа шүү. Битэр жоон даарцсан. Их явсаа. Их хийш чигүүсээ. Сөүл дотор үнэхээр сайн мөлхлөө. Тэгээд ажлаа амжилт болох одоо л үнэхээр амьсгаа авч байна те. Үнэхээр үеиг байна. Яг одоо л амьсгаа авч байна шүү дээ. Сандралтай байсан одоо л аг болчлаа. Тэгээд нэг тиймэрхүү байна. Одоо гоё подкастуудаа бүр гоё хий. Тий, хийнэ. Ер нь тогтмол 7 хоногт гоё санаа зөндөө бай. Зөндөө. Тэгээд 7 хоногт ер нь нэгийг бол баг оруулна. За, үнэхээр завтай чадаад байвал 2 ч үс яах вэ? Яа тий. Та нараас дэмжих нь бас чухал олон. Тэгээд та нар гэж хинтэй чадаа баг хоёуланг рүүс олсон болоо. Энэ подкастыг би бол
хүн сонсвол дууслан сонсно гэж бодохгүй. Тэгтээ сонсчихсан. Гоё, сонсвол гоё. Сонсоорой л гэж. Хөгжиж шүү, цааш хөгжиж шүү. Битээр бас ерөөдөө л зүгээр сонирхол нийлж ярьдаг хүмүүс ихгүй. Тэрнээс л тэгж амар ухаантай даач биш. Тийм ерөөдөө зүгээр ярих дуртай хүмүүс. Тэгээ ярьж байгаа хажууд байгаа хүмүүсээ сонсох дуртай байдаг учраас за хоёулаа ер нь гоё подкаст хийвэл үзэл алдыг гэж гоё сонсох юм байна тий. Үзэл алдыг гэж бодож байгаа учраас л подкаст эхлүүлж байна. Тий тэгээд гоё сонсороо. Тэгээ яварцсан амар хурдан хийчихгүй хаа. Болов бүтээ яваад байл болгоо бүтээгээ яваалаа гэж бодоод. Ер нь бол дуртайгаа энийг хийхтэй бол. Тэг дуртай байна. Тэг болохоор ер нь тэгэл цаг зав байвал ер нь хийгээд байна гэж бодож байна. За тэгээ сургууль зарласан шүү. Шот. Шоо ийфсэр болоод. Хэрхэн подкаст хийх вэ? Тийм амар. Танд iPhone багтлалаа. Тань зүгээр нэг iPhone хахад болоо гэл. Тэгнэ шүү дээ. Галзуу. За тэгээд Солонгос амьдралд хангалттай ирсэн баха хоёлаа тий өмнө дээрээ. Хүмүүс зүгээр сайхан сайхнаа л ярий дөөөрчлөлөө. Чамаар юу вэ? Маш тайван байна, сэтгэл гоё байна. Хамаг юм бүтээчлээ. Одоо харин цаашаа ингээд дэвших үе таалга нээлээ. Одоо ажил хэрэгтэй энэ. Ажиллаа л хийдэ. Ажил олж хий. Одоо хичээл орох төгч. Хичээл амарсан байгаа. Тэгээд хичээл орох төгч болохоор бас гэс нэг хитэн цаас олж бас. Хичээлдээ бэлдэх хэрэгтэй. Тэгээ хөөхөн хичээж нэг тоо их бодноо. Их тоо бодноо. Мэдээгүй байгаа хүмүүст л тоо бодоод яваад байна л да. За тэрчээ тэрийг ингэж өгөндөө тэр нь тийм байрны мөнгө юм уу гэл. Байнга өгөхлөөр тоо бод. Гинтийн бэлгэр дүүрэлтэй бас. Тэгээ бидний амьдрал ялангуяа тогтоогүй байгаа болохоор хөлөө олж. Тийм. Амжиг гаач байгаа юм шиг. Гүүч юм шиг нэг тийм. Эдгээр гоё олох юм байна. Зааган дээр нь яваал энэ. Олчоосоо. Миний хөл хаадаг болоо өдрөх. Манис юу нэг баг хөлөөрөө толгой хийжсэн бахаа. Нөгөө толгоогоор хөл хийжсэн бахаа гэхгүй. Одоо бас нэг толгоогоо дээш нь харуулж одоо хөлөөгаа яваад байгаа. Waаш. Тэгээс тиймэрхүү байна. За нар жаргаж байна. Өнөөдөр бас хаа очиж өмнөх өдөр дотор жоохон дулаах өдөр байна. Дулаах маа. Бас эрс өдөрсөн. Юм сая л нэг хэд хоног л амар өдөрсөн. Сая сүүлийн 2-3 өдөр бас үнхээр үйд юм л. Чанга байлаа. Тэрнээс л хамар өдөрчлээ л. Тэгээд гэхдээ юу яа гэж бодоагүй тийм амар даа гэж бодоагүй амар би бүр зүр анх Солонгост ирж байхдаа зузаан хуцаар яа тийм чинь дулаахан гэжтэй гэж бодож иржсэн байхгүй. Тэгэл одоо бол Монгол руу нэг курчиг загцсан л гэж байна. Үнэхээр давхгүй байлээ. Хөрхөө өвөл болдог орон гэсэн шиг өвлнөөс болсон шиг болж байлаа шүү. Хөрх юм билээ. Яарсан да манай найз гэлөө хүний билээ. Багшийн хүүтэн бай. Чи Монгол шиг танаа улс шиг тийм дулаах орн биш. Цам хүмүүс тэгсэн гэдэг юм чи. Яг үндэ манай хэл хүүтэн л байх шүү. Тийм шүү. Гэтэ яг шууд хоёул одоо Монголд ч амар үйдэн байгаа. Хоёул зөв энтний нэг халууны үйлчлэлийн үзсэн хүмүүс. Тийм, зооны үзсэн. Тэр амар үйдэн сангаж магадгүй гэж би бодож байгаа. Тэхээс шинжиж хасрууж орог байгаа шүү дээ яг үндэ. Тийм гадаар явж байгаа хүмүүс чи шалтан л явдаа шүү дээ ерөөсөө. Хятад бүр хасруу ордгоо гэсэн. Тийм. Хамгийн доод нь хасах 10 хэд мар. Бүснүүдээс хамаарах баха. Бас магадгүй. Тийм урагшлахаараа дулаахан хойшлохоор хөтөн ч Монгол руу. Тийм. Мадэр найзын байгаа газар бол өстой хөдөрдөг. Ичээ энэ хятадууд нь күрч өмсөл явах нэр мэдгүй. Күрч өмсөл явах юм. Би шоот толготой л явж ийн л гэл тэгээд. Хүмүүс тэгтээ. Энд ч гэсэн мань би бас өөрийгөө ер нь дулаахан нэмгүй уучлаа яваад тахлаа гэсэн чи. Би шууд өвлийн хүртэнд орцсон гэж. Тэгсэн чи хүмүүс гадуур зүгээр л явж илээ. Яг го балтайтайгаа л яваад илээ л дээ. Тэгтээ нэмгүй уцсан шүү дээ. Чи өвлөг хүртэж хааж хүрэхгүй шүү дээ. Тэгэхэд л зүгээр шахав яваа. Би мич нусаад хатаач. Йоо тэгтээ солонгосчуудын тэр хар хүйтэн хөлдөж өгч гэмээр тэр тавьж байгаа чи хөл нүцгэн крокс өмсөд байгаа юм байхгүй юм аа. Яаж тэгж яваад байгаа юм бэ? Дотор өмдөндөө ороогүй лээ шүү. Тэгээ манайс одоо би дотор өмдтэй сууч. Тэгэхэд бид нэр ороогүй л хэлээ солонгосчууд. Эдэрчтэй дасцсан л юм. Нөө Монголын нэмэх 30-од маань дотор өмдөнд ороо хэлгүүд юм шиг дээ. Одоо орцсон.
Өө аль үж орсон бах уу? Сарын өмнө баг орсон. Нараг орцлох тий. Монголд ч Цаас орол орчиж байгаа л тий, та. Монголд ч тэгээд амар хурдан өвлөлцсөн шүү дээ энэ жил. Одоо маа нөгөө 20 нэмэхэд маань бол яг орох гол ээж байгаа. Ер нь орцсон хандаа. Орцсон байл. Байлээ. Тийм үү. За. Тэгэл бас амар хүдрээд Монголд амар хүдэн болчихлоо. Энэ бүгд л орцсон байгаа юм шиг. Цас орохгүй юм тий. Тинчээрс засарсангүй. Цас орохгүй. 7 хоногийн өмнө бороо орсон. 11 сар гарсан 10 хэд ч бороо ороод. Бороо орсон. Бороо мороо. Тэгээ тэрийг хамгийн амар бид нар мдээгүй. Гэхдээ унтчихэдэг. Тэгээд тэгсэн чинь манай найз шууд урдаас тэгсэн. Үй гадаад бороо ордог. Гадаа бороо ороод байгаа юм шүү дээ. Тэгээ гарч харсан байдیں۔ Гэтэ яг дуус зогссон. Харилаа. Жоо сууж байгаа гарц чинь байх. Тий. Зогссон. Газар зүгэж байгаа чи хитцээ тэрээс. Би Солонгост үер болдгоо гэж боддог гэсэн юм. Амар усны сувг мууны тийм зөв зохион байгуулалт төлөвлөлттэй байх гэж бодсон ч яриа. Сая энэ зун чинь барны үйлчлэлээр ямар амар үер болвоос өвлтэй. Тэгсэн. Бүхэн цаашаа хэсэг метроноо зогсож магсаад. Ер нь хүмүүс сэлж нийлээ. Тийм манжуудаас өвөл амьдэрсэн шүү дээ. Тэгэхээр тэр чи бол миний чи яг тэр байдаг газар бол гайгүй шүү дээ. Гэрийн тэр авиг сургууль соёл. Ер нь жоохон хөдөөдөл рүү гал юм шиг үлээ. Хөдөөдөл рүү амар. Тэр бичлэгэн дээр бол нэлээд хотын төв байсан. Тийм. Гэтэ ер нь Солонгос ч тэгэл хандаа битэл хатаад байдаг шүү дээ. Гүү шүү дээ. Завлаа шүү дээ. Нэрээ хөдөөнүүд нас л хөдөө шүү дээ. Одоо ингээл зөв өөр жижиг хотууд руу явбал ер нь тэгэл одоо ингээл жишээлхэд танаа одоо хот руу явж илаа шүү дээ. Сүүлээс. Тэгэхэд тэр хооронд явж байгаад ингээ голд нь ингээ 2 3 хот харж байгаа шүү дээ. Тэгэхэд 2 3 хотын төвөн ингээ байж. Тэгээд ингээ ер нь нэг л хаач өвс ер нь барилга өндөр барилга байшингууд нь ер нь бол зогсохгүй харагдаж байгаа. Тэр л гэхдээ юм завхруул юм шиг л. Би л яг л төгөөр л хийсэн юм шүү дээ. Тэгэхэд л нэг амар тийм юм. Маа тэнд хэлсэн монголчууд ярихдаа л сөүл рүү амар үерлээд байгаа гэж сонсогдсон. Яг ч орохын хувьд сайн орсон. Бороо бол залхатлаа орсон. Би уг нь амар Монгол дахь дуртай байсан. Гэхдээ энэ чирээд айгуу дур болсон. Бороо ороход яагаад чимэрэг. Яагаад чим тийм айгуу духгүй мэдрэмж. Тэгээ тийм тосрох ч юм уу бороо тос уур ихтэй. Тэгээ ингээд зүрэн гармаар норцсон байж хат ингээд барихаар нэг тийм тос барээд тосн ингээд тааж хөрөд байгаа юм шиг санагдаад. Айгуусан юм бил. Тийм мэдрэмж төрүүлж илээ. Тэгэл үнэр нь ээж байгаа юм хэлчихдэг. Тэгэл жоохон дохгүй мэдрэмж. Гэтэл хувцс хөлснөөс биш чихтэй нойтог хүнд яваад гарч айгуу дохгүй мэлээ. Тийм. Тэгэл зоны дээр халамж чи өөрөө хөдрөөд бас аим хэцүү. Манай сургууль бүр амраагүй шүү дээ. Халууны үйлрэлээ. Халууны 7 хоног гэж амраагүй. Йоо зүгээр айгүй хэцүү. Зүгээр гэрээсээ гараал 2 алхаал зүгээр ингээ хөлс бос цуу. Йоо зүгээр яг тоолдоо алгаж идэл хөлөрж байгаа. Яаж байгаа надад бас дөрөв чинь тэгээд яа тэр нь хамт уурсаа. Заавал да тэр жан хэцүү л дээ. Тэгээ яг мог янз бүрийн одоо метроны бодол янз бүрийн байгууллага руу орохоор хөлж гээл. Тэр хэцүү. Ангид бол сууж байгаа зүгээр ер нь хамгийн гоё мэдрэмж бол даарж байгаад нэг гадаа солонгос байгаа халуун багш тэн рүү гарах мэдрэмж ус аягүй гоё бил. Тэрээс ингээ халуун байж байгаад хүүтэн рүү орох мэдрэмж бол их гоё биш юмсаа санагдсан надад. Анги руу ороход амар хүүтэн. Тэгэл нөгөө Вьетнам манай ангийн хүүхдүүд байгаа шүү дээ. Тэд нар чинь ингээ яг гарац тоолгоо бараад тавьчихдаг. Амар хүүтэнд тааж байх шүү бид нар чи чичирж байгаа юм чи халуунаас ороод ирсэн. Тэгэл яг завсарлага болоод гарч гарангуут яг халуун урдаас тэгэнгүүт гоё мэдрэмж илээ. Тэр л өгсөн мэдрэмж. Сонирхолтой. Тэгээд оёрчлаа. За тэрж байгаа. Тийм халууны үйлрэлт юм шүү дээ. Дархлаа ямар мууддаг. Тэрийг яг яаж дэмжих ёстойгоос ойлгохгүй. Яг солонгосчууд ч өөрсдийнх нь одоо халууны үйлрэлт нь эхлэн шүү дээ. Тэнгууд иддэг хоол гэж байгаа байхгүй. Дархлаагаа докторчуулсан бол яг тэр хоол моолнуудыг л бас яг дагаж идэггүй бол халууных нь үйлрэлт бас л дархлаа амар гоо. 7 хоног халуурч ивцсэн. Би хичээлээ 7 хоног тасцсан. Тэгээд тэр бол амар исэн. Өглөө өөрөөр зүг ганцаараа амьдэрдэг болохоор хүм амтэн харагдахгүй. Тэгээ би чинь тэгээд хүмүүсээс нууч байгаа юм чи ээж аваасаа нуучж байгаа. Найз нөхдөсөө нуучж байгаа юм. Тэгэл ерөөсөө гэртээ яг ганцаараа халуурал хөвтэл. Им угаад чинь нэг зүгээр болдгоо юм билий. Хэцүү байсан. Халууны хандлахаар бүр хэцүү.
би одоо жишээ нь өглөө ингээд ажил гарах юм зүг зүгээр босч байгаа байхгүй. Ямар ч асуудалгүй босгол ажилдаа бол яг ажил дөнгөж эхлээл нар гараал тусч эхлэхэд л шууд зороол ингээл шууд толгойд өгөөрэй. Нүд харахуулаад яг хэрэгэлдэг хоолыг ер нь хүнсийг хэрэглэхгүй л юм жоо аялтай. Одоо ямар нэгэн байдлаар халуунд гадаа ажиллаж байгаа бол тэр хүйтэн гоминг нийцдэг ч юм уу те. Дотроос сэрүүлдэг гэдэг байгаа байхгүй. Ядаж тиймэрхүү нийцсэн бах сэргийг баг. Тэгэхээр нүд бол яг Монгол хүний яг тийм онцлог гэж магадгүй. Тэр юм хоол идэх юм бол гүйл гэж магадгүй. Гүйлж би бол гүйлсэн. Идэж үзсэн юм. Би бол яг солонгосод ярьдаг хоол идэж үзсэн. Мүстэй. Харин тийм гэсэн. Би амтгүй тэр жоо сонин. Надад бол таалагдаагүй заяа. Би тэгтээ идсэн л дээ. Тэгтээ халууныг давхын тулд тэргээ идсэн шүү дээ. Тийм. Тэгээ би халуунд л идсэн уусаа тэгтээ. Зон шүү дээ. Ажлыг. Тэгээд идсэн. Тэгээд амтгүй исэн. Тэгээд яасан шок гүйлгэж хэлээ. Би дасаагүй гэдэг юм. Тийм юм мэдээгүй. Тэгээд ер нь жоохон хүүтийн мэдчихээр хоолоо мал өвдөж чинь халуунд болоо. Тий. Айгүй. Би бол зарим ихтэй сайн эзэлсэн шүү дээ. Зарим үл идэхгүй бол яа. Би нөгөө нэг юу гэдэг шингэн нөхдөг цэнхэр мэхэр нөхдөг ус. Усрахгүй юм. Харин тэр л үнэхээр сайн уухгүй бол хэцүү мэлээ те. Тэр бол бест. Тэгэхгүй бол зүгээр алхаж байхдаа шингэнэ алдаа явах чинь хэцүү юм чи. Нэг тим юм гартаа ирэл ууж шингэнэ нөхч явахгүй бол тэр бас хэцүү мэлээ. Би бол тэрнээс л амар их байсан. Жохон шингэнэ алдаал хүс их гараал юм уухгүй юм чинь бол амнаа алдаа. Би өөрөө гүүг дууртаа ядчих хаа тэгээ гүүг бүр өөрийг тамалчин за тэгэл. Тэр ингүүч төсөөлүүлж авчих. Халуун малун бол аюултай. Орой нар буцан гарыг гэсэн ямар ч ялгаагүй юм чагтаа ёо. Нэр ямар ч ялгаагүй. Нэг удаа би чинь яг ганцаараа Монголд майонез бисээ тоглох байхгүй. Тэгээ би бас тэрнээсээ нэгдээд энэчээс бисээ тоглоод шин жингөө тоглож байгаа шүү дээ. Өчигдөр ерөөд бол нэг орой нэг хичээл тараал хариал 8-аас маргааш унтахгүй хичээлтэй явах гэж байгаа. Харин гэрэл урыг хэлэн хоол унд хийж ичил гараал бисэнд ороо суугаал за өглөө олцсон сэрүүхэн байх хэрэгтэй гэж гарсан чи юм. Өчигдрийн өдрийн халуун шиж. Бас тэгээд сонирхолтой яагаад шөнийн сэрүүн болдгоо те бас их сонирхолтой шөнө болохоор сэрүүн болдгоо л юм байлээ. Тэгээд тэр юу маа пискл хаашаа маач гэжтэй. Пискл хаашаа тэр маа баг гоёлаа те. Яг энэ талаар яг одоо зүгээр яриад ирчмээр л л да. Яг үзээ дуусцаа. Гэтэ яа гэж бодож байна. Дараагийн дугаар дээр бүр ингээд Монголын талаар пискл хаашаагийнхаа талаар ингээд манайх бол нэг сүүлийн жилүүд амар том соёлын товтлогоо хийдэг шүү дээ. Ялангуяа яг энэ жил бүр ингээд өмнөх жилүүдэд бодвол муугаас илүү сайн их гоё жил байлаа шүү дээ. Тэрийг бас ингээд тэр ингээд нөгөө нэг хүн ингээд яг Монгол тогтол бид нар тэрийг амар оошоодгүй юм билээ. Тэгээ ингээд хүний нутагт ирээд тэрнгээрээ бахархаж ярьж мэрэх бол амар гоё юм. Үнэхээр кайфтай юм шиг. Одоо маа Монголд яг хүмүүс эдрийг яаж хүлээж аваа гэж байгааг сайн мэдэхгүй байна. Яг энэ чинь ирсний дараа л тийм амар зүйлүүд болсон шүү дээ. Тэгэхээр яг бүр илүү мэдээ бид нар илүү амар анхаарч иж магадгүй баг. Одоо тэр нэвтрүүлэг дээр чинь орвол монголчууд амар ингээл хэлэнгуут зүр гараал хаалал хин дээр томорчмор цагдаад байгаа юм чинь бүр ингээл өө чи Монгол гэж мэдгүй өдр гээл. Би бүр ямар сайндаа багштай хэлсэн шүү дээ. Багш үзээрээ санаа. Ангийнхаа багшнаас хэлж байгаа юм чи угаасаа очил та үзсэн үү үзээгүй үзэхгүй. Физикл ааш гэж юу юм гэдэг байгаа чи тэгсэн чи танад ийм 100 гэдэг те физикл 100 гэдэг ийм байсан байна гэдэг. Одоо чи тийм гэдэг хэрэг. Өчтөр тэр үзээрээ гэдэг. Дэлгүүрийн худалдагчтай гэхдээ эндхийн бас яг гой худалдагч нар гой ийм ер нь үйлчлэгээний байгууллага сайн. Одоо trip shop орно штэ. Тэнгуү зүр үйлчлэгээний байгууллага та маа гэж ингэж ярьдаг бол яг энэ trip shop маа бороод нэг юм жоохон те байгийн увцсан гаруудаа уулзвал ингээд bro гэж явж идэг бол тэд нартай уулзаж юм буу алхас амар гоё. Тэр бол бас хөөрхөн англиар ярьдаг солонгос байсан. Тэгэд ороод байжсэн чинь чи хаанах вэ гэж солонгосоор асуухаар нь би өөдсөн Монгол гэдгсэн чинь гэсэн чи өөдөөс англиар л над амар олон англи найз биш Монгол найзууд байгаа гэл тэгэл тэр үнтэй ингээл ярьж байхад тийм юм уу яг энэ дээдлийн хоёр давхарт монгол хүн байдаг шнэ тэгэл ингээл ярьж байгаа байхгүй тэгснэ манай энэ хэв зөндөө олон гадаад байгаа индианчууд вьетнамууд хятадууд америкууд харууд гэдгснэ монголчууд тэгснэ африкууд тэгснэ fuck Africa тэр чиг шиг ёо би бүр I hate Africa би бүр өөдөөс үгүй хэлэх үгүй болоод нийлээ муулчл яад юм бол бодоод байгаа юм чи. Би яг тэр үеж байгаа гадаа нэсэл л та. Тэгээд би шууд тэрнээс сууж байгаа байхгүй юу. Пискл аашаа үзсэн үү гэдгсэн чи Пискл аашаа мо гэл тэгээд харна. Netflix series гэдгсэн чи үзээгүй чиг шиг. Гэтэ мэднэ гэдэг дээрээс
Тий ч монголчууд орсон шүү дээ. Чи тийм юм уу гэлдэг. Танаахан ч болохоос өдсөн шүү дээ. Гэсэн чи ингээл гайхаад. Манай найзын бас тэр цог ажиллаж байгаа хүн бас тэгсэн гэдэг амаа. Солонгос ч жоохон булхац CV санагдсан уу? Тэр тэгсэн гэдэг тийм. За боли. Тийхгүй л ойлоо яг энэ дэр ингээ ярьж байгаа нь ойлоо шиг тустай гоё юм байна. Тийм ээ тийм энийг дараад ирээ. Тий, ерөнхийдөө яг ер нь тэгээ бисиклэн шиг ойр хайв тий. Тэгтээ биднэрт ер нь яаж нөлөөлж чинь. Тий, ялангуяа энэ ч байгаа хүмүүс гадаад байгаа монголчууд бас яаж нөлөөлж чинь. Тэрийг бас гоё ярих гэж. Тэгээ нэг хүсээ ярьж байгааг их гоё хажуугаар нь тийм гоё зураг постеруудын дооргоо сэтгэлдлүүдийг уншия. Тий, оруулаа. Амар гоё сэтгэлдлүүд би зөндөө харсан. Ялангуяа тэдний хоорондоо хэрэлдэж байгаа. Гадаадд хоорондоо хэрэлдэж байгаа комментүүд өстой кайфтай хэлээ. Би бүр үзэж байхдаа уншиж байхдаа л энийг л уншаад авч. Тэгээ тэдний гоё ярий да. За тий. Тиймэрхүү. Тэгээ ер нь бол угаас цаг нь болчихж байгаа. Гэтэ яг дундаас нь хасах юмнуудаа хасаад эхлэн гоо жоохон яаж магадгүй. Гэтэ эхний подкаст юм чинь бас заавал цаг гарan байх гэдэг. Гэтэ ер нь зөвхөн та нарт гоё хань болдог л. Тийм. Би бол гэтэ Монголд байгаа гарууд сонсно гэж бодохгүй л байгаа. Би өөрөө подкастыг ерөөхдөө яг өөртөө хань болгож сонсдог. Ганцаараа ядаж гэртээ ганцаараа хоол хийж байхдаа сонсоод байж байхдаа тийш дээ. Хань болдог. Зүгээр ингээ хасаага тэрийг ойлгохгүй байгаа ч гэсэн ядаж ингээ зүгээр ингээ хасаага ярих нь нэг жижигхэн нийтэм ярихтэн тэрийг яг сонсож тааруулж гоё нийдэг. Нэг тийм тэгээс ганцаараа байна гэдэг чинь чанга юм чинь. Тэгээ ганцаараа амьддаг залуучуудаас одоос их байгаа. Тэднэрт гоё хань болъё гэж ерөнхийдөө хийж байгаа шүү. Хань болох хэсэг нь та нарт дурш. Та нарт гоё хань болж чадж гинөө гэдэг нь одоо сайн мэдэхгүй л энэ яах нь. Тэгээ гоё шүүмжүүдэл хүлээж авнаа бас. Гоё шүүмжлэл бас болно. Асуудал гоё шүүмжлэл. Яг хараасан ч яах вэ? Тийм ээ. Яах тийм хараалгаж үзсэн. За дуусах уу? Одоо дуусах уу да. Төгсгөлөд яаж гэсэн юм бол. Төгсгөлийг хийж мэдгүй. Чаа. Жоох хийцэн. Тэгээ баяртай цаг. За баяртай цаг. Тийм бүгдээрээ ирүүлээ цагаарай. Бүгдээрээ хүчтэй. Тэгээ чад юу гэлээ. Бүгдээрээ хүсэж байгаа юмдаа хүрцгээрээ. Тэгээд өнөөдөр яхаа. Ямар сүүлийн подкаст ч дуусгаад нандаа. Дараагийнх байгаа шүү дээ. Дараагийнх байгаа. Тэгээд энэ чинь бас хөрх хугацаа бас өнгөрсөн шүү дээ, тий. Өнгөрөх баха. Тэдний хугацаанд бас хүсэж байгаа юм байгаа ч юм лээ. Тэдэртээ бас амжилт хүсье. Хичээгээрэй. За хичээгээрэй. Бай.